За сайн байцгаана уу нүүдэлчин Монгол цахим сүлжээнийхэн өнөөдөр бид та бүхэндээ бас нэг сайхан мэдээ дамжуулъя гэж бодож байна. За Домролдоо аймгийн Номын сангийн эрхлэлт цагаан багштай бид уулзсан. Намхайн Баатарын намтраас уншсан бол одоо хоньны хишгийг уншсан хөлт бол 8 дугаар сургуулийн 7-гийн ангийн сурагч Шинбаяр уншсан байна. За тэгээд найруулгын нь болохоор Номын сангийн арга зүйч Оюун Намин гэж хүн хийсэн. Энэ дээр болохоор хүүхэд за Намхайн Баатарын одоо хүүхэд цагийн одоо илэрхийлэл одоо өөрийнхөө тэр хүүхэд байхдаа бодож байсан зүйлийг ингээд цаасан дээр болгосон байгаа. Манай Шинбаяр уншихтаа энэ Шинбаяраас ч бараг дүү байх хэмжээний үеийнх нь одоо бичвэр байна л да. Тэгэл хүн болгон энийг уншихтаа би ийм малчин байгаад миний хүүхэд нас юм байсан. Та өөрийнхөө тухай биччихсэн. Тэгээд энийг сэтгэлийг тэр өгүүлбэр болгонд болохоор энэ хончин ирээдүйн Хөдөлмөрийн Баатар одоо ардын хуралд суух тийм хончин Хөдөлмөрийн Баатар хүн гэд нэг талаасаа бодох юм. Нөгөө талаасаа болохоор энэ зүгээр л та хэрвээ одоо хоньны заахад одоо малчин болоод явж байхдаа нэг иймэрхүү болох байжээ. Иймэрхүү болох байсан болов уу гэж нэг мөрөөдлөж байж болох юм. Тэгэд энийг ингээд амьлуулан уншиж байгаа энэ хүүхдүүдтэй их баярлалаа. Энд ингээд сэтгэл гаргаад ингээд баг хамт олноор ажиллаж байгаа Доронтой аймгийн Төв Номын сангийн цагаан эрхлэгчтэй хамт олонд их баярлалаа. Энийг үзэж байгаа бүх одоо манай орон даяар одоо гадаад суугаа одоо монголчуудад та бүхэн энийг үзээрэй. Тэгээд энийг ингээ баяжуулаад өөрсдөө хүүхдэрээ уншуулаарай. Хэр гоё болох нь вэ? Бүгдээрээ ингээд уралдуулаад наашаага нүүдэлчин Монгол цахим сүлжээн дээр ингээд энийг видеонуудаа явуулаарай. Бүгдээрээ тэгээд энийг ингээд нэг уралдаан болгоод ингээд нэгнтэй уралдах өрсөлдөх биш. Хамгийн гол нь бүгдээрээ энэ Монгол эх орон нүүдэлчин монголчуудын соёлыг хүүхд болгон өөрийнхөө орчин өөрийнхөө ертөнцөөр ингээд тайлж уншиж болно гэдэгтээ би ингээд дотроо их бид нэр одоо нүүдэлчин Монгол цахим сүлжээнийх нь дотроо ингэж одоо маш догтлон хүлээж байгаа. Тийм учраас бидний энэ цөөхөн монголчууд энийг ингээд өргөжүүлээд видео бичлэг болгоод тэгээд олон нийтэд хүртээлтэй ийм шинэ боломжуудыг нэгээсэ гэж бодож байна. Хөдөлмөрийн Баатар Намхайн Намбогийн хоньны шиг номноос тусч өгдөг. Ахмад хүмүүс зөөлөн чихтэй, дуулууртай хөлтөд дуртай. Тэдний хөдөлмөрийг ихээр үнэлдэг байсан боловч тэр үеийн хүүхдүүд бид хизээч ямагт тус байхыг хичээдэг байжээ. Хүүхдүүд аргал тавьж ав. Айл нэг нь аргаа дүүргэж амжихгүй бол хамт дүүрв. Бас дүүрсэн арга дээр арганы тал хэрэгтээ шавааны том аргал уулж төвөл сэтгэл амарна. Арга дүүрэн аргал төвөл аяга дүүрэн хоол олдно гэж аав ээж хэлв. Оройн нишиг хургаа барьж хөнөв. Тэгтээ чиний миний гэхгүй дайралцсан хурга шигийг барьж айлын хөнгөнд ялгаж хөнөв. Өөрийнхөө бүхэл айл сагалдынхаа малыг сайн танив. Нэг төрлийн мал тавьсан хүн бүх 5 хөшөө малын тугал ишиг хургаа давхар харна. Эрэг сургийн хүмүүс малын сураг гаргах гэж асуухад хаяандаа байгаа малыг хараагүй бол түүшиг шившиг байсангүй. Тэгэж тэр айл цаахалтын хүмүүс манай хөхөд малт мөстэй аваа хүү юм гэсэн ус осоод түүшиг том шагнал байсангүй. Хонь хэргэх, мал засах, хөмлөх, эсгий хийх, өв садлах, бэлтгэх гэж хамжиж хийх ажил их байж. Тэр бүгдэд нүүр бардам оролцох гэж гэхдээ хэрдээ мэрээ. Өвчмөр харьцгаа та нар гэж ажил сайтай хүн хот айлаар жишээ татаж ярив. Сан баргаж сумын малчин Баян Монголын гэргийг гүлгэрмаа шиг сайхан шилбэлдсэн ажилсаг аваачууд их байжээ. Ардын хурлын анх дугаар сонгуулийн дефолтод гүлгэрмаа шиг малчин бэ пүрэв нарыг хүмүүс их дүүрээ. Ажил сайтай хүмүүсийг хараад бид өөрийгөө голно. Шалгахын томоолооч дефолтод болбол гоёо гэж дотроо бодно. Манай нутагт багийн дарга галбыг олон жил хашиж байгаад хожим эцэс болтлоо бригадын дарга хийсэн. Эл пүрэв жал гэдэг хуйлаг нуруутай өндөр хөх хүн байдаг байв. Хүүн бидний чацуухан одоо налаахын нисхийн цэргийн ангид офицер П Төмөр баяр гэж хүн бий. Хүүхэд бидний багийн дарга шиг үлгэр жишээ сүдмээр том хүн байсангүй. Багийн хурал цуглаан ший үзвэл улаан гэрт болно. Пүрэв жалгүй насаараа халмиг тавиагүй түнжин толгоогоо илж нөхдөө бойл одоо гэж ирээд хилтгэж гарна. Хүмүүс яралтай
жиг тавин чагнаж гэж дэвтэйхэн сайн хүнийг магтансаар саар хүнийг босгож байгаад зад зэмлэв. Ялангуяа ажил мотой малдаа харахгүй залуучуудыг хөсийг гойжул ам өчийг нь авандаа гэж хонио нохоод оруулсан нэгэн залуу цогтчоод багийн хуралд ямар нүрээрээ очиндоо гэж уйлж байхыг сонсоод хүүхэд мэдрээ өвдөж том хүн уйлахыг яггүй том хэрэг шийжтэй гэж малаа нохоод оруулаагүй бол байж суухын аргагүй билээ. Улаан халдтай цагаан бүр стекер одооний соёлын ордын хурал 50 байжтэй. Нэгэн удаа дууж гээ пүрэв жарлахгүйг тэгж гойлог байсан Викторус сонсно гэж зарлав. Олон том уусууд цугларч бидэнд зайд гарсангүйдаа хаяанд чагнаж суулаа. Хүүн харагдахгүй дуулаад байтал ид жидтэй зүйлийг нүдэрээ харж гараараа барих юмсан гэж бодхоос 50 сухын аргагүй хорхоо хүрв. Оройноос хүн таарсны дараа бид эргэлцээр үлдэв. Гэтэл бидний хэдэн хүүхдийг ор гэж дууж дуудав. Бид биеэ дуудан гуяа алтхаас наахур харайж орохыг дууж биднийг эргүүлэн газар сургав. Энэ Викторд болбоос хүний дуулсан ярьсан яриаг бичиж авдаг пиал биш самбартай болно. Та нар зүггүйхээ оролдож байд эвдэл төл дийлэхгүй шүү. Одоо би ажлууд үзлээ. Бүгд ордож болохгүй дээ гэж эвгүй эцэг ихээ том өрөнд оруулна гэж бид хоорондоо шивэлдэж суулаа. Дахир бариулыг хэдэнтэй эргүүлэн могоо шиг махир холооны занлаар тулгаар дугуй хар самбар дээр тавимагц дуу ангилж эхлэв. Викторууд дуулсаар бид чагнасаар богийн дарах шиг юм уу тэр орой цайлын ажил бидний хинж дутсан. Ёстой нэг шавьяага хандалт Викторууд дуу болслоо гэж ингэж богийн дарга маань бидэнд урлагийн соёлыг өглөөж байгаа шүү дээ.